Эмнэл мөчлөгийг таслах нь. Бидний өөрсдийн алдаа мадагтай бодол нь үргэлжилсэн бактериа твдэлтийн үүсгэгч нь болоод байгаа учраас дараах 4 шатлал бүхий эмчилгээ нь гайхалтай энгийн зөвлөмж байх болно. Та өөртөө юу учруулж байгаагаа таньж мэдэх. Одоо та мэдрэлийн систем тань хэрхэн ажилдгийг ойлгож сурсан. Уур, айдас, тэсвэрлэлт нь илүү их адреналины ялгаралтыг барагтаа зогсоодгүй гэдгийг сурсан. Тийм учраас та өөртөө миний бие ингэж л ажилдаг. Би зүгээр л илүү зохистой хариу үйлдэл хийх хэрэгтэй гэж өөртөө хэлээрэй. Зовиуруудаа найз нар шигээ хүлээн авах. Айдас, адреналин, зовиур гэсэн мөчлөгийг таслахын тулд зовиуруудаа зүгээр л найз нараа болгон хүлээн ав. Тэдгээр нь юу юугүй болох гэж байгаа зүрхний шигдээс эсвэл үхлийн аюул төвчний шинжүүд биш юм аа. Тэдгээр нь танд мөнхийн аюул учруулж чадахгүй учраас тэднээс айх эсвэл тэмцэх шаардлагагүй. Удахгүй таны биеийн дэх адреналин багасч багтрал дуусна. Тэр зовиурууд нь таны төлөв байдлын тусгалал гэсэн үг. Тиймээс та хүлээн зөвшөөрөх төлөвт байгаарай. Дайралт бүрийн турш тайван бай. Багтрах үедээ суугаад эсвэл хэвтээд амар. Толгойн хуухнаас хөлийн хурууны үзүүр хүртэл бүх булчингуудаа тайвшир, сулраарай. Тэгээд сайхан амар гэж хэлээрэй. Ямар ч зовиор илэрсэн байд тэднийг тоолгүй байх. Асуудал үүсэх үе гэж бүү чагна. Зүрхний цохилтоо бүү хэмж. Төрөгссөн зүрхний цохилт тухайн үедээ тавгүй байдаг ч энэ нь танд аюул учруулахгүй. Та зүрхээ ачааллахаа болвол таны зүрх түргэн цохилохоо болно. Амьсгалаа анзаарч бай. Цээжний дээд хэсгээр богино түргэн амьсгалахаас зайлсхий. Харин зориуд удаан гүнзгийгээр амьсгалаарай. Өөр зүйлд бодлоо төвлөрүүлээд өөрийгөө тухайн нөхцөл байдалд эсвэл үзэгдэлд байна гэж төсөөл. Амархан, айдас, адреналин, зовиур гэсэн мөчлөгийг тасалж байдаг. Цаг хугацаа өнгөрөхийг зөвшөөр. Эдгэрэл нь үйл явц юм. Таны мэдрэлийн судлуудын мэдрэгшил намжих зуур хэдэн 7 хоног төвчээртэй байгаарай. Та үргэлжлүүлэн бактериалуудтай уулзах боловч тэдгээрт тайвнаар хариу өгснөөр тэдгээр нь хүч, үеэллийн хувьд суларч эхлэнэ. Хэрвээ та бактериалуудаа өөрөө захирч чаддаг бол гайхалтай. Гэсэн хэдиж зарим хүмүүс систем дэх үлэмжих адреналинаасаа болоод маш их тамиргууддаг. Зарим нь гүн хямрал, санаа зовнилтой хавсран шаналдаг. Ийм нөхцөл байдлуудад танд тохирсон зовнилын эсрэг эмийн жор бичиж, таныг бэрхшээлээд аваад эдгэрэх замд оруулж өгч чадах эмчийн тусламжийг ирэх хэрэгтэй. Зохистой амарч, зохистой дасгал хөдөлгөөн хийж бай. Өдөр бүр өөртөө ачаалал багтай, хүрч болохоор зориг тавьж завгүй бай. Та өдөр ирэх тусам дээрдэх болно. Гэхдээ явцаа хэмжих гэсний хэрэггүй. Та үр суулгачаад хэрхэн ургаж байгааг нь харах гэж өглөө болгон ухдаггүй зү. Үүний адилаар зүгээр л цаг хугацаа өнгөрөхийг зөвшөөр. Хэдэн сарын дотор та хуучин хэмэндээ орох болно. Бактериал твдэлтээс эрх чөлөөнд хүрэх 4 шат бол эдгээр юм. Гол зорилго нь адреналины ялгаралтыг зогсоох. Ялалт, тайван, хүлээн зөвшөөрлөөр ирдэг. Энэ эмчилгээ нь энгийн хэдий ч үр дүнтэй.